Бүрдээ. Зингийн юурыг ажлыг эхлэе. Хөхний даруулгыг тааруулж өгөхдөө цээжний тойрог болоод хөхний хэмжээг зөв тодорхойлох нь хамгийн чухал байдаг. Яагаад гэвэл манай ихэнх худалдагч нар яг үйлчлүүлэгчийн хэлсэн хэмжээг өгөх гээд байдаг. Энэ бол маш буруу. Судалгаанаас авч үзэхэд ихэнх бүсгүүчүүдийн 58% нь өөртөө таараагүй хөхний даруулгыг хэрэглэсэн гэж гардаг. Тийм учраас бид нар үйлчлүүлэгчийн хувьд хамгийн дотны найзаас нь илүү зөвлөж туслах хэрэгтэй шүү. За тэгэхээр өчигдрийн хичээлээс жоохон шалгалт авъя. За модель хнөрөө. За. Бирозан ах энэ охины аягны хэмжээнийг тодорхойлдоо. Яаж ч болно та нүдэн баримжаа эсвэл гараараа хурж баримжааж болно. Энэ барьж үзээч яах вэ? Энэ яг зүгээр нүдэн баримжаагаар бол энийг багцаатай хэлчих байх л гэж бодоод байна л да. 80 юм уу? За 80. За 75 байна. Жохон дутлаа. Гэтэ хичээлээ сайн хийж байгаа юм байна. Танд баяр хүргэе. За баярлалаа. Дараагийн модель охин орж байна. За энэ охин дээр нэмээ. Энэ охины аягны хэмжээнийг тодорхойлоод хэл. 86. За 86. За яг таарсан байна. Сайн байна. Амжилттай баяр хүргэе. Баярлалаа. За манайхан их хурдан ахиж байна шүү. Гэтэ өнөөдөр бүгдээрээ энэ сэдвээ дуусгаад дараагийн дадлага ажил эхлээд манай хичээл ингээд яг дуусч байна. Тийм учраас дараа 7 хоногоос ажил маань эхэлнэ гэж ойлгоорой. За. За ахын чиний тухай сонсч байсан. Миний дүү чинь тэгээд хичнээн төгрөгийн зээлээс чөлөөлөх гэдэг юм дээ. 20 сая. Хугацаагаа эдгээр авсан. Хугацаа 1 жилээр. Торгуул төлөх. Хичнээн төгрөг болчиход байгаа юм. Эхний 2 сарынх нь хүүгийн төлцсөн. Тэгээ одоо энэ сарын нь болохоор 2 сая 147 мянга гэсэн. За тэгэхээр хоёулаа ингэнэ. Зээлээс чөлөөлөхөд нийт дүнгийнхээ 1% шимтгэл төл. За тэгээ юу гэж бодож байна? Тэгээ бах. Чамд нэг нэг хэлээд. Ахан Солонгост зовлогоон зовж, эрүүл мэндээ алдаж, зовж усан хитэн залаад эргүүлээд байгаа шухантай юм л да. Тэгэхээр өндөө 20 сая чинь бол ахт нь арай л өндөр сонсгож байна. Яг чамайг бодоод сэтгэл гаргаад туслыг дамлцсан юм чинь. Ахад болгоё. Ингээ гэрийг ирч хөөе. Тэгээ. За байна. Батгатаа хэлцээ. Балгүй юу? Балгүй. За. Харуусгийн нэг зөвлөлтөө. За. Хөөе. Чамаа шорон чин хатанаа гайгүй аа. Хууц.
Яв, байцаалтанда. Та нар ер нь яах гэж намайг хориод байгаа юм бэ? Гэхдээ тэр хүний 8 машин очиж байцаагаач. Үгүй та нар яхаараа зүг зүгээр мөрөөр явсан үний ийм газар авч хонуулж байгаа бай. Би яасан? Би ямар юм хийсэн бэ? Би таксины жолоочоо гэдэг би хэд юм бэ? Гэхдээ би такси байна гэж удаа суусан. Гэхдээ тэгсэн харин нэг нөхөр өөдөөс харин хүүхэн ах уу гэдэг байгаа. Тэгэхээр би өөдөөс нь битгий хүнд оромжоод гараа л гэж хэлсэн. Тэгсэн чинь харин зууршлагч нь болтой нөхөр харин шууд хурж ирэнгүүтээ намайг цохиод авсан. Тэгээ яагаа вэ? Тэр хоёр хүүхний чинь би хөөгөр машинаар буулгах гэж байсан. Тэгсэн энэ нөхөр ч орж ирлээ. Илдүү янз ачин муухай мэрээд над юурд хамаавахгүй. Ер нь бол би өндөр боловсралтай яв суртахуунтай хүн. Иймэрхүү нийгмийн шаардлуудыг би үнэн голоосоо жигсэж явдаг хүн. Яг вэ тухайн үед би уур хүрээд ганц хоёр муу хийсэн нь үнэн. Жахтай итгэлтэй. Ах нөхөө охин хоёртой. Манай эхнэрийг харамтуя гэдгийг. Худлааг бол та миний энэ хэлсэн дугаараар залгаад манай эхнэр рүү яриадах л да. Би ямар ч буруу айхгүй. За ямар ч л байсан би нэр төрөө цэвэрлүүлж авав. Энэ хүний нэр дээр гомдол гаргана. 여기 아가씨 진짜 마음 되는 사람 아가씨요. 그래서 여기서 일하면 위로하고 싶으면 사람이야 저 사람이야. 그래, 그래 안 그래. 그래가지고 돈 위로하고 싶어요. 그래. 이 아가씨 우리가 일하면 한 달 100만 원 준다고. 오 진짜? 정말? 그래요. 에리카 чамайг энд ажил орох юм бол сарын сайгаар дүрний солио өгнө гэж штий. Та юу яриад байгаа юм бэ? Би амрын чи ажилд орох гэж ирсэн юм уу? Зүгээр гай хүнтэй танилцуулна гэсэн болохоор ч ирсэн л дээ. Чи одоо юу сүртэй юм бэ? Эхлээд ажилд ороод авцаа юу. Тэгээд дараа нь уургалаад авдаг байхгүй юу? 오늘 밤 네. 여자친구 한 잔 마시고 시간 있습니까? 그래요. 에리카 өнөөдөр чамайг завтал энэ үчиг бидтэй хамт өнгөрөөгөөч гэж урьж байна. Дүн бараг хадлаа хаа. Чи одоо ямар сүртэй юм бэ ч юм. Жохо юм үзсэн юм шиг байлтаа мэдээ. Удаж чадахгүй шүү. 괜찮아. 좀 이해하고 싶은데 거기지 말고. 그래. 아, 마셔. 깜빡. 네. Химбэ? Би энэ ихтэй инх чимэг байна. Чи яах гэж манад ирсэн? Бид хоёрын асуудлыг шийдэх газар нь шийднэ. Гүйгүй ихтэй та ойлголоо. Би хэрэгээс зүгтах гэсэн биш ээ. Зүгээр л учирсан хохирлыг барагдуулах гэсэн. Чамтай ярих яриа байхгүй. Манай дахин битгий ирээдээ. Яв. Хүй ихтэй. Хүй. Эрка нөгөө гэрээнүүд чи ирсэн байж тээ. Хүүе. Яатси. Яа, урчин харин жоохон нойргүй байна да. За. Найд залуутай олоо юу?
Үгүй ээ. Ямар юмны найз залуу байдیں۔ Найз нэг Солонгос караокед зохион байгуулагчаар ажилд орсон юм. Тэгээд нөгөө эзэн өвгөнтэй нүчгтэр арай жоохон суучгүй юу? Вау. Яа, ягуулаа. Чи бүр үнэн адтай. Үнэхээр одтой юм аа. Яаж яваа тийм гайгүй газар ажилд орчдөг вэ? Тэгээ цалин боломжтой юм уу? Гайгүй ээ. Сая төгрөгл юм байлээ. Тийм үү? Үгүй. Эндээс гараад тэнд чи орчмоор юм биш үү? Хүй. Нэрээ. Тэр убаа чамайг эргүүлээд байгаа юм биш үү? Хүүе. Чи нэрээ нөгөө саятан болох дамжаанд явж байгаа гэсэн шүү дээ, тийм ээ? Тэгээд тэр чинь нөлөөлөд эхэлчихэж байгаа юм биш үү? Тэр чинь шаал үлгэрээ. Тийм хачин юмнуудтай нэг дамжаанд суугаад тийм багшаар хичээл заалгуулад би саятан боллоо юу? Үгүй. Ёо, тэр яах вэ? Үсэж чинь. Хүш. Нэр чи гэрээсээ хоол авчирч байгаа шүү дээ. Химэн чадчихна уу? Чадлаггүй яадгийн. За би чинь түрүүчийн 7 хоногт бараг 60,000 төгрөг хэмнэсэн байлээ шүү дээ. Тэгвэл өнөөдөр чи өдрийн хоол авчирсан юм байна тийм үү? Авчралгүй яах вэ? Чи амжаагүй юм уу? Найз нь унтчихжээ. Жохо ид шүү. Тэгээ тэгдэг. Сайн байцгаана уу? Сайн юм аа. Ой нэрээ дарга авах шүү дээ. Дарга зэрэг. 11 мөнгөд ирнэ гэсэн. Яагаад байгаа? Яа. Орч хөөш нөгөөдөг чи орччихэд байгаа юм биш үү? Маялаа ингэж бингээд яадаа. Хөөш. Ихнэрт нь баригдах шахсан. Юу ихнэр? Ихнэртэй байна уу? Танаа нөхөр бусдыг биеийг нөлөөлж байгаад үйлдэл дээр цагдаагийн байгууллагад баригдсан байна. Юу яриад байгаа юм бэ? Юу биеийг өнлүүлэх. Миний нөхөр тийм хүн биш мэний тоо. Таксинд л явдаг болохоос биш. Хорхоод шоргүй байнтай. Та нар эсвэл хүн андуураад байгаа юм уу? Үгүй ийм юу л да. Би тэр яваа гэдэг залуугийн хуурах нь байх. Тэ. Намайг бэр оцно гэдэг л дээ. Үгүй ер нь бодоод байх нэ энд нэг л эндүрл болсон юм болов уу гэж санагдаад байх юм да. Эндүрлж биш байгаад тэд холбоолох шалгалтыг явуулж байна л да. Болохгүй л ах нь ер нь өөр юм бие. Батлан тайдуу. Тэгж болдгүй юм уу? Тий. Батан даалтанд авч болно. За. Та хоёрт биенд чинь иргэнийт нөлөх байна уу? Энэ хавч. За иргэний өмнөлт гэж навлаа. Батлан даалтанд авах арга хэмжээ, тасна зэрэг арга хэмжээ аваад эрийгээд дууднаа заагаад бич. За. Та гарах гэж байгаа юм уу? Тийм ээ гарах гэж байна. Харин та хоёр яасан бэ? Бит хоёр ингэж байгаа гарчт юм уу? Аха, танд тамхи байна уу? Байхгүй. Би татхаа болцсон. Ууд чи. Харин та хоёр ийм замаар яваад хэрэггүй дээ. Та нарт хийх ажил их байна. Урд чинь сайхан ирээдүй байна. Ой, маш яваач. За, баяртай. Ой. Хоёлаа тэр мөнгийг авчих юм уу? Хэрэггүй үстэй. Номтой юм номороо олоод дуусах. Тэгэхгүй бол цагдаагийнхан тэр их чиг хэрэгт оруулаад бүр баларчих юм биш үү? Тэгэд миний охин яах гээд байгаа? Уулзаад ярилцаад
Учраа олчих юм лөө ээжээ. Тэгээд ч та намайг хараад гэртээ суугаад ахаар ямар ч орлогогүй болчих юм. Нэрэж мөнгө дуусхан дуусчил байна. Сарнай. Энэ арын дэлгүүр ажиллахгүй хэр удаж байгаа юм? Бараг 2 сар болж байгаа хаа. Яасан? Яг би саяхан орсон чи хаачихсан байх юм. Чамайг явуулсараад муу зан сурчиж. Тэгээ ээж нь бүр урдлын гудамжны дэлгүүр орлоо штэ. Ээжээ. Ойр хавд хүнсний дэлгүүр байхгүй юм чи? Та хүнсний дэлгүүр нээчээч. Тэгүүлч орлого сайн хийндэ. Ээж нь ч бодоод л юм. Гэхдээ багшаасаа асууна. Вероятно, та дүүгээ уучлаарай. Надад танаас өөр итгээд батлан даалтны гараад цаашаа хуучхаар үнэндээ байхгүй. Яа ээж би ирлгүй яхав дэнч. Та манай ангих битээ хэрэг. Яалаа гэж хэлэхэд. Би бүр ямар их сандрав. Хэлж ярих ч хүн олдохгүй. Ямар сайндаа л Веруза нахыг дуутах вэ? Түнэ. Би ч одоо ингээл хийгсээр ихтэл одоо ингээл орч итгэл юм байна гэж бүр хайчуулаа шүү. Яг хэцүү хэцүү. Ингэж яриа тэр явдалтай хүүхнүүдийн зөөгөө давхиад идэх юм биш үсттэй. За чи битгий зойлогтоод агараа. Тэр хоёроос ч болоод бүтэн өдрийнхөө орлогыг алдчихаа сууж байгаа хүний чинь Ингэж хөвтлээгээд ямар зүгээр болчих вэ штэ. Имлэг явъя л та. Яа. Ээж би хөдөлж чадахгүй ах чи та юу яриад байгаа юм бэ? Би тэгэд хаан ч өвдөд байгаа юм бэ? Хаа сайгүй. Хамаг би өвдөд байна. Ээж нь саран туягаас имчилгээнд гээд хэдэн төгрөг авчихсан. А? Та хэдэг авсан? 300. Юу? 300,000 төгрөгөөр юугаа хийх юм бэ? Та юу миний хэрэгт битээ оролцоод байна. Би тэр кадратаа өөрөө уучраа олцож чадна. Тэр болох байлгүй дээ, болох байлгүй. Аа. За. Ээж нь ааваас нь дуугаад гүндэг мадны 300,000-ыг өгсөн байгаа л та. Яах гэж өгсөн юм бэ? Бидэнд хэрэггүй гэж хэлээдсэн биз дээ. Гүй дээр тэднийхэр ороход Бямбагийн би их муу харагдчихлаа шүү. Өгсөн дээрээ өгсөн дээр. За. Аав орой гэртээ ирэх юм уу? Аав нь 7 цагаас хичээлтэй ингэсэн. Одоо бодвол таксинд л явж байгаа. Тэгвэл би орой гэрээр дайраад гаръя. За юу ч гэсэн замаараа Тэмүүв Бямбатаа уулзнаа. Гэхдээ яах гэсэн би одоо чи тэр Бямба дээр очиод хэрэггүй. Бас дахиад зодоод нүдээ хайчна. Зүгээрээ би энэ муу ах юм бол үйлчлэгийг нь өгчихье. За ээж дараа ирээ. Байна уу? Стан хачин хөвт шүү дээ зүгээр. Энэ одоо багш хизээ ирэх юм болов? Би хашаа байшингаа тавиад зээл авах гэсэн юм. Ер нь хамгийн дээд нь хэдийрэний мөнгө зээлдүүдийн болоо гэдгийг би мэдэх гэсэн. багшаас илүү энэ Верузанах наад асуудлыг чинь сайн мэддэг болсон юм биш үү? Юу? Зээл гэсэн үү? Захаа наадах чинь чухам Айлын банкнаас зээл авах вэ гэдгээс
Ихэхэн шалтгаална да. Зээлийн хүн хоорондоо ойролцоодоо нэг одоохондоо нэг 2 гарантай л байгаа болоо доо. За харин зээлийн чин төрөл эргэн төлөгдөх зээл гэдгээр бол авагдана. За тэгээд өөрөө суух юм байна. Ой, мундаг байш шүү. Тэгэхээр хамгийн дээдл нь хэдэн төгрөгийн зээл олгодог юм бол 300 сая төгрөг хүртэлдээ авч болно гэж байна шүү дээ. Хөөх, юу гинэ? Ямар гоё юм бэ? Би тэгэхээр авч болно гэсэн үг үү? Болохгүй яах юм бэ гэж. Болно. Тэгвэл харин юу нэг юм анхаарахгүй болохгүй. Сая нэг юм боллоо л доо. Манай нэг танил сая наадмаар нөгөө сүүлийн үеийн хатгай дэлгэцтэй зурагт авчиж. Тэгтэн зайл яг нөгөө цалингийнхаа зээлээр авчиж л дээ. Тэгсэн чи яадаг хөхтөн зэрэг нөгөө зээлийн мэдээллийн сан гэдэг дээр чинь энэ нөхөр зээлтэй гэд орчтой ингэ. Тэ? Тэгэхээр давхар зээлтэй хүнд зээл болгохгүй. Гिचдэг юм байна шүү дээ соёлогч. Гэхдээ одоо тэгэхээр одоо болдгүй хэрэггүй. Одоо болдгүй юм байна. Тэгэхээр тэр мэдээллийн сан гэдэг чинь одоо ямар учиртай юм бэ? Тэстэ мэдэхгүй одоо багшаас л асуудаг байна. Тийм ээ. Чи төрүүлээ явчих. Би ардаас нэгээл амжуулаад яваад чи за. Тийм чухал ажил юм уу? Нэг сүртэй юм шиг. Би удахгүй за. За хурдлаарай. Ах уу битэрийг яг 10 цагт бэлэн байгаарай гэсэн шүү. За. Би 40 минут л авах. Тэгээ ардаас нь очихсоор идэл яг таарна за. За. Окей. Манай банкус санхүүгийн байгууллагууд дундаа зээлийн мэдээллийн сан гэсэн нэг зүйлтэй байдаг. Тэндээс нь юу харагддаг вэ гэхтэй зэрэг зээлийн иргэн төлөвлөлтийн байдал, зээлийн нөхцөл байдлаа өөрчилж байсан уу? Эсвэл хугацаанд төлөөгүй бүр муу зээл байна уу гэд бүгдийг харах болцоод. Энэ нэргээд хүн ахиж зээл авах нөхцөлд зээлийнх нь уртлын түүх бүрэн харагддаг. Энэ сайн муу хоёр талтай л да. Сайн юу гэхтэй зэрэг та урд нь зээлийн хугацаанд төлж байсан бол дахид зээл авах бүрэн бололцоод. Дээрэс нь тухайн урд нь авч байсан банкнаас зээл авч байгаа бол хүүгээ бууруулах болцдог. Муу тал нь? Муу тал нь бол та урд зээлийн хугацаанд нь төлж байгаагүй л дахид зээл авах бололцоогүй. За таныг харж үзээд зээл өгье гэж бодоход урдлын зээлийн хүнээс бууруулах бололцоогүй гэсэн үг. Тэгвэл одоо түрүүний телевизээр авсан танаа нэг албан байгууллагын нэг хүн чинь дахин зээл авч чадхаа байх нэ. Гэн яа тийм бол тэр бололцоотой яг болохгүй гэж. Гэхдээ урд авсан зээлээ төлж дууссан нөхцөлд дараагийн зээл авах эрх үүсдэг зарчимтай байхгүй. Тэгэхээр энэ зээлийн түүх гэдэг их учиртай бааз. Тийм байна. Янжма та энэ зээлээр юу их гэдэг вэ? Би хүнсний дэлгүүр барих гэж байгаа. Юу? Хаан дээр үү? Хашаанд. Гэхдээ бүрдгийг шинээр барих гэж байгаа юм. Тэгээ яам гэж. Янжма чи одоо ингэж явах хооронд зүгээр л байшингийнхаа өрөөс хандлаа нэг нураагаал тэгэл дэлгүүр болгочихсон шүү дээ. Чи манай хажуудлаа айл тэгэл хийж байгаа харагдана лээ. Тэ? Чи харин зардал зэрэгт нь хамаагүй хямд төсөр гардаг юм байл шүү дээ. За явстаа бодооштой юм байна даа. Тэгээд хэн ажиллах вэ? Би бишээ охин бит хоёр нэг унаатай хүн олоод бараагаа ээлжлээ зөөчин. Яв. Чи манай барааг унаагаараа зөөж босдог юм уу? Үнэ болдгүй яах вэ? Харин бензин ээл хийчихэж байгаарай. Намааг урд нь банкнд ажиллаж байхад хүмүүс нэг зүйл дээр ерөөсөө анхаардаг байсан. Юу тэр үү? Бизнесийн зах зээлийн өөрчлөсөн төлөвлөгөө.
бизнесийнхээ зах зээлийг урьдчилан төлөвлөд чадах юм бол таны бизнес чадахгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл эрсдлээ урьдчилан тоосоолно гэсэн үг л дээ. Харин сүүлийн үед хүмүүс маркетингийн тал дээр их анхаардаг болсон байна. Маркетинг гэж одоо нэг л их дуулсан үг байх юм чи одоо юу хэлээдэ байц. Тухайлбал таны дэлгүүр бусад дэлгүүрээс өдөр бүр шин талах авчирдгаар ялгарыг гэвэл бусдаас түрүүнд шин талах гээд томоор өчөд авчих. Эхний өдөр хүмүүс уншина. Дараагийн өдөр хүмүүс хоорондоо ам дамжиж ярина. 3 дахь өдөр танаа дэлгүүрийг мэддэг болно. Ангиснээр таны маркетинг өөрийгөө зөөгч мөнгө дуудаж байна гэсэн үг. Маркетинг. Чухал юм шүү. Тийм учиртай байх нэ гэж. Багш. Хоёлаа уучраа олчих л тоо. Чи намайг дахиад зодохгүй юу? Би чааш хорон суулган за. Чи энийг л хэлэх гэж ирсэн юм уу? Чам шиг би шүүх цагдаа гэж навшихгүй л дээ. Чи намайг харж байгаарай зэ. Чаас аав хариугаа мэдүү. Харж лээ. Харин чи чадахгүй бол би чамайг амтан болгоно шүү. Одоо зайл. Энэ бусд нь яагаад хичээлдээ суухгүй юм лээ? Одоо ажил төрлөнд болохгүй байгаа юм болоо одоо сайн мэдэхгүй байна. Хичээлдээ сууж байгаа зүгээр л юмсан. Одоо нэг өнөрөө төгсч зүгээр юмсан да. Манай байна уу? Хөгш нь хичээл дээрээ сууж байна. Энэхватер яасан гинэ? Зэмэлүүлдэг ч хаяа магтуулдаг энэ амьдрал гаднаар хатуур хөвч ухта уян зөөлөн байх юма арын шинэгтэй хоровогийн шалгуурт алдарч шантраагүй бол Азруу түштэй сансан бүхэндээ сайхан сэтгэлээр зорж явахд бүхий зүйл бүтээн